Хуримдаа болохоор бид хоёр мэдээж нөгөө хуримтлал үүсгэн тэгтээ тэрийгээ зүгээр амар балер тэрийг зүгээр олон хүмүүсийг дайлж цайлаад ч юм уу тэгээ өнгөрөе гэж бодохгүй байхгүй. Тэр зүгээр тэр юугаараа мөнгөөрөө гоё нөгөө гадагшаа хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрүүлэх аялал зугаалганд явъя гэж боддیں۔ Сайн бацгаана уу? Little Mom хуудсыг хөтэлдэг 2 хүүхдийн ээж Баянзул гэдэг ийм хүн байна. Тэгээд юуны өмнө бас энэхүү нэвтрүүлэгтэй контенттай урьж оролцуулсанд маш их баярлалаа. Хурим гэдэг зүйл бол миний хувьд штэ гэр бүл болгонд байгаасаа гэж би хүсдэг юм. Яагаад тэгэхээр эн чин гэр бүлийн зөвхөн одоо хайртай хоёр хосын биш ингээ бүр тэр чигтээ эмээ өвөө аав ээж хамаатан садангуудын ингээ хизээж мартагдчихгүй нэг гоё дурсамжтай мөчхгүй. Тийм ач холбогдол гэх юм бол ийм байгаа. Яг хэдэн насны хүмүүс яаж хурмаа хийж ийн гэдгийг ингээд салаа задраа очих байхгүй. За жишээлбэл дөнгөж ингээд танилцсан залуу осод хурмаа хийхэд ингээд гал халуун хайраараа хийж ийн. Тэгээд нэгдүгээр одоо хамаатан садан хол ойрын хүмүүстэйгээ ураг төрлийнхөө ингээд толбойг сайн мэдэж авч байгаамаа хурмаараа залуу осодын хувьд гэх юм бол ингээд за нэг жоохон 10-аас дээшээ жил болоод явчлаа штэ. Тэгэнгүүт хижээл насны дараа очиж штэ. Тийм хүмүүс одоо нөхөр бит хоёр шиг хүмүүс гэсэн нэг хижээл ижил гэдэг. Нөхөр бит хоёрын хувьд гэх юм бол одоо бид нар чинь нэг 12 жил болж байна. Тэгтээ хурмаа хийгээгүй байгаа. Энэ ийм насны удсан хосуудын хувьд хурмаа хийхэд ямар ач холбогдолтой вэ гэхээр үлгэр дуурал болно. Нэгдүгээр хамгийн түрүүнд яагаад тэгэхээр ингээд хүмүүс гэр бүл урт удаан амьдрах нь чухал юм байна. Өөр хүүхдүүд элэг бүтэн байх нь чухал юм байна. Тэгээд энэ хүмүүс нэг нэгний таньдаг болчихсон, хэдийн муу санаа мэдлэлцсэн ийм хүмүүс хурмаа хийгээд ирээдүйдээ одоо илүү нөгөө зорилгоо баталгаажуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний хувьд бол би яг удсан хосуудыг ингэж харж байгаа юм. За бүр ингээд нэлээд одоо настай автар одоо алтан мөнгө хурим гэж явдаг штэ тий. Ийм хүмүүсийг би бас нэг талаараа нөгөө амьдралдаа маш гоё дурсамжаа үлдээж гин. Тэгээ хүүхдүүдтэй нэг зүйлийг маш гоё сургамжуулж үлдээж байгаа гэж харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хамгийн чухал нь гэр бүл байдаг юм аа. Гэр бүл урт удаан оршин тогтносноор энэ гоё нөгөө ингээ тусгаар тогтнол шиг энэ хамаатан садан бүх зүйлээ нандин гоё чигээр нь авч үлддэг юм аа гэдэг ач холбогдлыг бас хүмүүст өгж гинэ гэж миний бодлоор ингэж 3 хувааж харж байгаа. Хоёр би бас нэг харж маргаал шууд дурлж урлаагүй ба. Тэгээд нэг би энэ надад амар нөлөөсөн байхгүй. Эмэгтэй хүмүүс бас иймэрхүү юм дуртай байж магадгүй. Ингээл миний араас ингээл гүйжил байгаа л та. Тэгэл ийчээс аюугүй мүгүй энэ дэрэ гэжээд хамгийн ингээ гол надад ингээд татагдах ингээд шалтгаан басан зүйл нэг ийм сони юм байсан байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр ингээл би нөгөө бичлэгт орчдөг байсан. Телевизийн нөгөө хүүхдийн нэвтрүүлгийн бичлэгт ороод тэгэл өглөө 11 гэж ороод цайны цагаар 1-2 гэж гарч ирэнгүүтээ буцаал дахиад 6 хүртэл бичлэгтээ орчдөг байсан байхгүй. Тэгээд тэр хооронд ингээ манаа нөхөр ингээ уулзахгүй байгаа штэ надтай. Тэгээ ингээд үерхтгүү байсан юм аа. Тэгээ над руу ингээл мессеж хичээлээд гэсэн байхгүй. Тэгээд би нөгөө бичлэгнээс гарч ирээд гоё мессеж унших гэж амар их яардаг. Тэгсэн чинь нэг өдөр ийм мессеж ирсэн байхгүй. Нөгөө эн чин дуу Никта хамтлагийнхаа нөгөө чи минийх гэд доо байдаг байхгүй. Тэгээ тэрний үг нь бүр амар гоо. Одоо би хэлээд чи хинийгч бай, чиний зүрх хаашаач бай, ямар ч үнээр хамаагүй хариулт хэрэггүй. Чи зүгээр л минийх гэсэн мессеж ирсэн байхгүй. Тэгээ энэ надад бүр ингээд амар гоё санагцсан. Яагаад гоё гингүүд л тийм шийдэмгий санагцсан. Энэ хүн эргэлзэхгүй байгаа юм байна. Энэ хүн угаасаа яг намайг гээд сонгоцсон байгаа юм байна гэд тэрэнд нь бүр ингээм аюу тийм ихтгэл төрөөд тэгээ тэр мессежинд юу нээр явсан байхаа гэж боддог. Бид хоёр ерөнхийдөө бол хурмаа хийн гэж ярилцдаг. Тэгээд зөндөө олон ингээл хурим хийж байгаа хүмүүсийг ингээл хараад туршлага судлаад ингээл байж байгаагийн хүмүүсийн хувьд бид хоёр нэг тийм амар ингээл нийжгэр те зөндөө олон хүмүүсээрээ л
тэгж ихээрсэ боддгоо. Яагаад тэгэхээр нэгдүгээр зардал мөнгөийг гарна. Хоёрдугаарт бит хоёр нөгөө өөртөө яг тий хормыг тааш авахгүй л байгаа юм л да. Тэгээд бит хоёр ингэж боддог байхгүй. Хоёлаа зүгээр ингээд манай гэр бүлийн хувьд нөгөө хоримтлалтай. Ерөнхийдөө бол айгуу санхүүгийн хувьд айгуу хариуцлагатай байхгүй. Тэгээ ингээд ийм юмны хоримтлал ингээд үүсгээ явдаг. Тэгээ хоримдаа болохоор бит хоёр мэдээж нөгөө хоримтлал үүсгэн гэхдээ тэрийгээ зүгээр амар байлэр тэрийгээ зүгээр ингээд олон хүмүүсийг дайлж цайлаад ч юм уу тэгээ өнгөрөе гэж бодохгүй байхгүй. Бит хоёр зүгээр тэр юугаараа мөнгөөрөө гоё нөгөө гадагшаа хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрүүлэх аялал зугаалганд явъя гэж боддیں۔ Яг хормоо болохоор цомхон хайртай дотны хүмүүсээ ураад тэгээ энэ ингээд хүүхдүүдтэй ч гэсэн бас ингээд эргээд ингээд бодоход аав ээж хоёр ингэж хийж ийсэн шүү. Хорим гэдэг зүйл чинь ер нь ингээ асар олуулаа тэмдэглэхтэй чухал байд юм уу? Эсвэл бол яг зөвхөн хайртай дотны хүмүүсээ ураад те. За энэ бол ингээд бит хоёрын ингээ хайрын илэрхийлэл юм аа. Бит хоёр ингээд энэ гэр бүлийг хамгийн сайхнаар нь ингээд үргэлжлүүлж явах болно гэдгийг амлах зүйл юм уу гэдгийг өнцгөр хараад байгаа байхгүй. Битэрийн өнцгөл энэ тэгээд яг тэгэж хий гэж одоо бодож байгаа төлөвлөж байгаа. Ямар ч гэсэн манай нөхөр намайг хормын даашинд өмсүүлнэ гэсэн. Тэгээд өөрөө алгаар тэгжилээ. Эмэгтэй хүн болсон эмэгтэй л хүн бол хормын тэр цагаан даашинзыг өмсөж үзэх ёстой гэж хэлдэг байхгүй. Тэгээ би болохоор өмсөж үзэхгүй байсан ч яах вэ тэгээд тэгсэн чинь манай нөхөр үгүй өмсөж үзэх хэрэгтэй. Тэгээ тэр гоё зүйлээ бас ингээд дурсамж болгож үлдээх ёстой гэд тэгдэг. Тэгэхээр битэрийн хувьд бол нүсэр хорим гэлгүүгээр зөвөр яг цамхаан хөрхөн хормыг хийгээд тэгээ гоё илүү олон дурсамжаа одоо хорим гэдэг нэрэн доор гэр бүлэрээ гадагшаа аялахыг одоо төлөвлөөд явж байгаа. За битэрийн хувьд чинь уг нь ингэсэн байхгүй. Бусад хосууд яадгийг би мэдэхгүй байна л да. Гэхдээ бит хоёрын хувьд чинь 5 жил үерхэж жагаад тэгээд гэр бүл болоод ингээ байж байхгүй. Харьцангуй урт хугацаа агаад тий. Тэр хооронд бол яг амар тийм юу байсан юм шиг байгаа. Заав ихтэй тэгэл зугаалал орж гараал ингээл байгаа. За тэгэнгүүт л хүүхэд төрлөө. Хүүхэд төрөөд 5 жилийн дараа хүүхэд төрж байхгүй. Хүүхэд төрөөд одоо ингээд 6 жил өнгөрөөд явж байхад бид хоёр бас яг саяхан нэг ярилцчихсэн. Хүүхэд төрснөөр гэр бүлийн хосын амьдрал маш их өөрчлөлтөд гардаг. Хэрүүл маргаанаас ихсүүлээд жижиг зүйлээсэн ч тэр хэрүүл болдог байхгүй. Тэгэл гэртээ 4 ханы дунд ингээд сууж байгаа эхнэрийн ааш ямар байх вэ? Тэрний аяа ивийг олгож байгаа нөхөр бас ямар байх вэ гэд битэрийн хувьдаас маргаан гардаг гэсэн. Гэхдээ ингээд бид хоёр ажигласан чи хүүхэд нэг 0-оос 2 нас хүртэлх гэр бүлийн хувьд тэр үе маш чухал. Тэр үеийг давчих юм бол хоёр хос маань цаашдаа ингээд зам жоохон дардан болж байна гэж харж байгаа. Гэхдээ бүр шууд дардан биш, мэдээж ирэл орол гарна. Тэгээд дахиад хөөгчтэй бол тэр чинь дахиад шинээр эхэлж байгаа. Ингээд хүүдэрээ бол за хүүдэр болтой ингээд эхний 2 жилиг айгу ингээд сөхөө байхгүй ингээд чип хоёрын харилцаа юу болж байгаа илээ ингээд шинэхэн байгаа илүү яг л аялаа болцож байгаа илүү гэх тийм ямар ч юу яриа мараа гараагүй ерөөсөө шууд ингээл хөөрөөгөө ингэсээр агаал тэгэл хүү маань 2 гарантай болол дахиад жирэмсэн болол дахиад ингээл тэгээл ингээл төрүүлээл тэгээ яг тэрний дараанаас охинтой болоод ингээд би чинь завсаргуу ингээд 3-4 жил гэртээ байцчаа тэнгүүд л яг ингээд гинт толгойд бужирж явах. За бид хоёрын харилцаа юу лээ? Бид хоёр чинь нэр хаана явж байгаа юм лээ? Хоорондоо хэр харилцаж байгаа юм лээ? Энд ч юу болоод байна гэж яг бодож байгаа байхгүй. Тэнгүүд л нэрэл яг хүүхд гэд бид хоёр нэгнээ ч ингээд тайгаргаа болцсон. Гэхдээ цаана ингээд нэг юм байгаад байгаа байхгүй ингээ хайртай тэр сэтгэл нь байгаад байгаа боловч илэрхийлж гаргах нь ховордсон хамт цагийг өнгөрүүлэх нь ховордсон байгаа байхгүй. Тэгээ бид хоёр сая энэ жил хүүхдүүдээ цэцэрлэгт яг ингээд хоёул ингээд өгөөд тэгээд
айгу сайхан байлаа л да. Хамтдаа цагийг өнгөрүүлээд хамгийн сүүлд дээр хизээ хоолнд орсон, хамгийн сүүлд дээр хизээ ингээд яг хөтөлцөөд гадар явсан гэдгийг хүртэл мартсан байсан. Тэгээ яг хүүхд цэцэрлэг гэдэг их айгу сайхан юм байна. Ингээ хүүхдүүдийг хүмүүжүүлж өгж гин. Тэгээд бас ингээ ээж аав заримдаа ингээ хүүхдүүдтэй ингээ тулж ажиллаж чадахгүй те ингээд зарим заах ёстой зүйлүүдийг зааж чадахгүй байгаа зүйлийг цэцэрлэг зааж өгж гин. Тэгээд тэр хооронд нь эцэг эхчүүд ажиллаа амжуулж гин. Бас хамтдаа чанартай цаг өнгөрүүлж гин. Тэгээд нэг хэсэг тэгсэн. Тэгээд манай хоёр нэг цэцэрлэгтэй яваа болоод өвөл болоод тэгсэн чинь буцаал нөгөөд рүү шилжиж байгаа байхгүй. Тэгээд бид хоёр яг тэгж бодож ирсэн. За хоёлаа хүүхдүүдээ яг тэдэх өдөр эмээ өөдөн ч юм уу ингээ харах хүнд харуулад ядаж хамтдаа нэг 5 цагийг ч юм уу те өнгөрүүлж яа. Энэ нь чи бит хоёрын нөгөө цаашдаа гэр бүлээ ингээ авж үлдэх ингээ гол үндсээр болж байгаа. Тэгэхээр аль болохоор хоёлаа хамтдаа цагийг өнгөрүүлжий гэж ярьсан. Тэрнээс одоо яг ингээд аль болохоор хичээж байгаа. Тэгээд хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа. Тэгээд яг нөгөө хүү төрснөөс хойших ингээд огт тийм байхгүй байснаа бодвол одоо бид хоёр бас нэг арай нэг туршлагаж чинь арай нэг хүүхдүүдээс ингээ ховгорж салдаг болж чинь. Тэгээд хамтдаа цагийг өнгөрүүлэх нь чухал юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгээд гэхдээ ингэж эцэг их нь гадуур ингээд хамтаа цагийг өнгөрүүлээд болзоонд яваад инхэн ингээ муу эцэг их бол биш юм аа гэдгийг би аягуулсаа ойлгосон. Тэгээ ингээ бит хоёр гоё аз жаргалтай ээжэж эргээд гэртээ ирээд хүүхдүүдтэй гоё тоглоод ингээ цагийн хөвчлөлтэй өнгөрүүлээд тэгээ нөгөө тэрчээ эргээд юу болж байгаа гэхээр эрүүл гэр бүлийн уур амьсгал болж байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн уургүй уцааргүй эцэг эхчүүдтэй байхлаараа цэцэрлэг дээрээ очиж гэсэн гэр бүлийн хүмүүжил цэцэрлэг дээр олон хүүхдүүдийн дунд харагдаж байгаа. Тэгэхээр бид хоёр хосуудын цаг ямар чухал юм бэ гэдгийг ойлгоцсон. Тэгээд нэг нэгэндээ гаргаж байгаа. Яг нөгөө яриа өгж байгаа сэдвийн маань нөгөө утга нь болохоор хурим те хурим гэдэг зүйл болохоор би зөвхөн ингэж уриалмаараа насны хүмүүс үзэж байгаа юм чинь хурим гэдэг зүйл болвол хин хосын амьдралд заавалжгүй байх ёстой зүйл гэж би бодож байна. Тэгээд хурим гэдэг зүйлийг гинтийн шийдвэр гаргаад хийх байсан, төлөвлөөд мөнгө санхүүгээд цуглуулад хийх байсан ч гэсэн ямар ч нөхцөл байдалд хийх байсан хорин бол маш гоё зүйл, гоё болох нь тодорхой. Тийм учраас хэдэн ч настай байсан хорин гэдэг зүйлийг заавал төлөвлөөрэй. Тэгээ заавал хийдэг байгаараа амьдралдаа хизээч мартагдчихгүй нэг гоё дурсамжийг үлдээгээрэй гэж уриалмаар байна.